Ер нь бол сошиалыг хоёр хуваацсан байна. Гэхдээ ер нь угаасаа сошиалыг бол хоёр байтугай хувааж чаддаг ийм технологи бол айл дээр нэвтрээ дуудаж штэ. За одоо Монгол улсын одоо нийт хүн амыг тарих толгойг эргүүлэх маш том одоо техник технологи бүр яваад суурчлаа. Одоо бүр нөгөө эд жинхэнэ гарчдаг дээр ирсэн байна штэ. За тэгэхээр одоо энэ залуучуудыг бол би бүгдээрээ одоо төлбөртэй жагсагчд гэж бол хэлж чадахгүй. Тэгхэн ч өрөөсгөл мэдээж одоо бас төр засгийн буруутай үйлдэл зөндөө байгаа штэ. Тийм нас бухимдсан тий итгэл үнэмшлээ алдсан. За тэгээд ер нь энэ ус чи сайхан болох юм уу гэж тий одоо итгэл одоо дээсэн дөрвөн дээр байгаа залуучууд ирсэн байгаа ч гэсэн би ойлгож байгаа. Гэхдээ нөгөө талаараа үнэхээр одоо төлбөртэй. За эсвэл магадгүй өөрийнх нь ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй ийм нөхцөл байдлаас одоо хүмүүс чих залтай болсон шүү дээ. Өөрийнх нь асуудал хөндөгдөх болоод ирэнгүүт л гарч ирж жагсаал тэмцэгчийн дүрд ороол те. Яг өөрийг нь шалгаад үсгээр ноото нөхдүүд ээждэг. Тэгэхээр зэрэг залуучууд маань бас яг хиний гар хөл болоод яваад байгаагаа бас ойлгоосоо. Гэхдээ гар хөл болохоос илүү өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлэх нь бол зөв. За тэгээд би нэг талаараа одоо энэ жагсаал болоод байгаа юм ажиллахаар зэрэг тийм л одоо бүгдээрээ сайн сайхны төлөө жагсаж байгаа юм бол бусад өөр жагсаж байгаа өөр одоо өөрөөс нь өөр те одоо үнцэг гаргаж ирж өөр асуудлаар одоо те гомдол гаргаж байгаа хүмүүсийг яагаад үгүйсгээд микрофоныг булаагаад хөөж явуулаад байгаа юм. Хайдлахын хамтдаа бүгдээрээ жагсал та. Үнэхээр л органик, үнэхээр л одоо те иргэн бүр дуу хоолойгоо хүргэх энэ талбай муу юм бол хүн бүрийг адилхан тэнд зогсохын хүлэн зөвшөөрөлтөө гэдэг ийм бол бодолтой байж байна. Яг одоо бол засгийн газрын ажлыг дүгнэх бол арай эрт байгаа юм биш үү гэж би хувьдаа бодож байгаа. Яагаад гэвэл одоо за жишээлбэл би саяхан сошиал дээр бичсэн. Монгол Ардын намыг дангаараа засгалж авах үед тэгвэл ямар төслүүд хэрэгжиж ямар одоо улсын эрх ашиг нийт одоо иргэн нийтээрээ хүртэх энэ боломжууд хөдөлсөн юм бэ? Арчилсан намыг дангаараа засгалж авах үед ямар том төслүүд хэрэгжиж ямар үр өгөөж ард түмэнд ирсэн бэ гэдэг асуултанд эхлээд бүгдээрээ дор бүрнээ хариулмаар байна. За тэгээ одоо иргэдийн зарим нэг нь арчилсан нам засгаас гараад сөрөг хүчнээ хийвэл дээр гээд байгаа байхгүй. Өнгөрсөн 8 жил арчилсан нам сөрөг хүчин байсан шүү дээ. Гэхдээ сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадаагүй шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд ийм бодит асуудлуудаа дор бүрнээ хариулмаар байна. Тэгээд ерөн зүгээр энэ улс урагшлахгүй юм уу? Эсвэл улс төрөөр далимдуулсан, улс төрөөр халахвчилсан хуулийн хийдлэр хүн харахад хууль ёсны мэт боловч цаана өчнөө хулгай явж идэг, завшилт явж идэг. Яагаад Монголын бүхэл бүтэн том стратегийн ордыг зүгээр нэг хувь компани улсыг хурлаарч оруулалгүйгээр хувьдаа авчгаад тэрийг олон улсын бирждээр барьцаанд тавиад мөнгө босгоод явж иж болтгийн. Хинч тэгэж болтгийн бол бүгдээрээ тгий л та. Тийм биз дээ. Ард иргэдчсэн адилхан тгий л та. Тэд нар ч гэсэн тэгвэл энэ стратегийн орднууд бас үгүй л та. Тэгээд тэнэг биш л бол хинч гэсэн мөнгө босгоод айтайхан ажил амьдралаа аваад явчих байлгүй дээ. Тэгээ ийм байж болно үсттэй. Тэгэхээр энэ дээр бол би ийм бодолтой байж байна. За нөгөө одоо ингээл залуучууд татврыг ярьж ийн л та. Тэгээ татврын асуудал татвар өндөр байна. Татврын одоо ялангуяа жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс бол бүгдээрээ л татврын асуудал дээр татврын үр ширтээ, татврын өрөө дийлж чадахгүйгаас болоод үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон. Цаашлаад амьдрал ахуйд нь нөлөөлсөн ийм юмнууд яваад байна. Тэгвэл Energy Resource гэдэг компани Монгол улсын одоо байгалийн газар доорх баялагийг олборлож байгаа энэ том компани яхаараа хуулиар нөөт төлөгч юм уу? Нөөтийн одоо нөөт гэдэг чинь 10% байгаа шүү дээ тий. Нөөт төлөгч мөн мөртлөө тэг хувийн хөнгөлөлт эдэлнэ гэд хуулиар ингээд гаргаад авсан байгаа. Энэ бол ерөөсөө л энэ нөгөө өнгөрсөн хугацаанд энэ засаг төрөөр ямар одоо дураараа жаалж тий ингэж одоо хувь хамаарал ямар нэгэн холбоо сүлбэ тий ах トゥ амраг садангийнхаа холбоосоор ингэж Монгол улсыг тонон дээрэмддэг байсан юм бэ гэдгийг л илэрэл. Тэгээ миний хувьд одоо нөгөө зарим ордыг стратегийн ордод авах тухай ажлын хэсэгт байгаа. Тэгээ энд одоо ажлын хэсэгт яг үнийг хэлэхэд одоо MCS юм уу, оюу толгой, таван толгой энэ орд бүхий газруудтай эзэмшил холбоо хамааралгүй гишүүдийг олох гээд ер нь бол маш одоо цөөхөн хэцүү байсан. За тэгээ орж ирсэн хүмүүсээс бол ядчил одоо ээж аав нь ажилдаг ах トゥ садан амраг садан ойрхон уулздаг хүмүүс нь байдаг гэд ингээд гараа явж байгаа жишээ нэ. Би бол одоо мэдгүй нөгөө юучгүй хүн болохоор мангартаад одоо энэ дотор тунаж үлдээд мэдээллийг хараад захаасаа би гайхаад иж байна. Үнэхээр ямар дураараа яаж жаалдаг байсан юм бэ? Иргэд олон нийтийг за энэ сошиал цахим сүлжээ өнөөдөр бидний амьдралд бас сайн муу үр дагавар хоёулангийн л дагуулж байгаа ч гэсэн энэ нөгөө талаараа энийг үүсгэх
хамгаалдаг байхад хүмүүсийг ард ирээдийг нүдэн болоод чихэн дүлээ байхад ямар амар дураараа хуу хамдаг байсан бэ гэдгийг би үнэхээр гайхаж байгаа. Тэгээ одоо ямар ч хэлсэн манай ажлын хэсгийн дүгнэлт бол гарах болоог байгаа. Шинжээчийн маш олон одоо салбар шинжээчийн ажлуудыг явуулан тэгжээж бол ер нь бол зацхаасан мэдээлэл. Гэхдээ бидэнд ирсэн мэдээллийн дагуу нууцад хамааралгүй мэдээллийг бол бид нар хувь гишүүнийхээ одоо хуваар те иргэд олон нийтэд мэдээлэх үүргийнхаа дагуу бас мэдээлж болох юм мэдээллүүд байгаа. Тэгээ одоо бол яг нөгөө иргэдийг ингээд нөгөө хоёр хуваачаад яг дунд нь ямар иргэд амар ингээд хилмигдээд гайхаад хүлээж ин гэхээр үнэхэрийн эднэрийг альнийх нь зах зухаас нь үнний захаас мэдгүй хүмүүс дунд нь үнэхээр төөрөгдөж байгаа байхгүй. Ингээ харахаар залуучуудын зөв юм шиг. Ингээ харахаар нөгөө талынхын зөв юм шиг. Гэтэл яг үүндээ залуучууд бас үнэхээр залуу хүн гэдэг чинь бид нар өөрсдөө залуу байж үтсэн адилхан л одоо сэтгэл хөдлөлөөрөө юмыг те одоо ингээ нэгнийгээ дагаж дуурайдаг баясдаг. За ингээд эсвэл нэрээ тийм бай ингээ босдог юм л байсан. Тэгвэл одоо дайнд залуучууд илүү айхтар болсон байна. Гэхдээ зарим нэг нь айхтар юм аа үнэхэрийн айхтар юмд бас ашиглаж чаддаг болсон байна гэж би хувьдаа харж байна. За тэгээд яг халахын заяа гэж байдаг бол эрхэш одоо шийдэгдэнэс. Тэгээ намайг болохоор одоо энэ тийм долооч одоо ерөөсөө нэг юм хоёр л үнцэг болчиход байгаа. Ерөөсөө нэг талд нь одоо засаг төрийг хамгаалсан байр суурьтай хүмүүсийг засаг төрийн долоогч нөгөө тал нь МСС-ийн гэдэг ийм л одоо юм болчиход байна. Тэгэхээр яг нэг талдаа трол одоо айрам гэдэг чинь яаж удирдах чинь тэрний дагуу л явж ин гэж харж байна. Одоо жишээ нь стратегийн энэ орд газартай холбоотой ажлын хэсэг цаашдаа ямар нэгэн нөлөөнд ордгоор ажиллах боломжтой болов хэрвээ засгийн газар огцроод шин цэцэг байгуулагдсан тэр үед яах вэ? Одоо энэ чинь тэр тэргүй аль 2007 оны юу штэ 2007 оны одоо засгийн газрын тогтооллоор одоо энэ ажлын хэсэг тэ энийг одоо дүгнэлт өгөх тэ хэрэгжлийг хянах ийм л одоо ажлын хэсэг байгаа штэ. Тэгэхээр ямар засаг төр байхаас үл хамааран энэ ажил бол явагдах ёстой гэж бодож байна. Хэрвээ одоо юу гэдгийг бас нэг эрсдэл байна л да. Одоо жишээлбэл ерөнхий сайдад дараагийн ерөнхий сайдын тухай яриад нэр дэвшүүлээд эхэлсэн байна. Та бүхэн иргэд олон нийт ялангуяа бодох хэрэгтэй. МСС гэдэг компани ер нь яхаараа энэ одоо гарцаагүй улсын хуралд гарах улсын хурлын гишүүдэд гуйгаачгүй байхад нь нутгийн хүн танил таал найз нөхөд гээд хэдэн зуун саяар нь мөнгө өгөөд идэв юм бэ. Тийм биз дээ. Одоо жишээлбэл намайг одоо сонгуульд ингээд явж хахад одоо би нөгөө хамтарч ажилладаг хэдэн компаниудаас гуйж түгээд үсрээл 15 сая гээл аваад тэрэндээ баясаал одоо сонгуулаа хийж исэн. Тэгэхэд одоо яагаад заримд нь 300 400 саяар нь тэдэн тэр бумаар нь за Монгол Ардын намд гэхэд МСС 30 тэр бумыг өөрийнхөө бүх одоо нийт салбар компаниудаар дамжуулж олгосон байдаг. Тэгвэл түүний цаана хичнээн одоо их найд хичнээн тэр бумд байхыг мэдгүй. Тэг яагаад энэ компани ингэж идэх юм? Жишээлбэл өөр бусад жижиг компаниуд тийхүү. Зүгээр одоо Монгол улсынхаа сайн сайхны төлөө юм. Одоо ингээ харахаар зангилаа нь энд тайлагдж байгаа байхгүй. За би тэгээд одоо энэ стратегийн орд дээр зарим нэгэн мэдсэн зүйлүүдээ хэлчихье. За жишээлбэл одоо Монголын одоо газарт орох байгалийн баялаг болох 5 толгой орд. Одоо монголчуудыг өнөөдөр бас тижээж байгаа шүү дээ, тий. За тэгвэл 5 толгой ордыг улсын мөнгөөр одоо хайгуул хийж одоо энэ нөөцийг тогтоож ингэж юу асан байдаг тий. Тэр их одоо ажлыг хийх одоо бүх одоо төлбөр нь Оросын холбооны улсаас гарч нөгөө чи одоо нөгөө Оросын холбооны улсад одоо нөгөө их хөр гэж байгаа штэ. Оросын Монголын их хөр гэж байгаа. Тэрний жагсаалтанд орсон байдаг. Тэгвэл 5 толгой яг хажуухан байгаа одоо ухаан хуудгийг мөн яг энэ одоо улсын одоо юу гэдэг лээ зардлаар илрүүлсэн байх жишээ. Тэгвэл та нар боддоо 5 толгойн ордыг 20% нөөцийн баталгаатай гэж тодруулсан байхад ухаан хуудгийг 80% нөөцийн баталгаатай гэж тодруулсан байдаг байгаа байхгүй юу. Ингээд бодохоор бид нэр 5 толгой орцож одоо биднийг өнөөдөр яаж тижиж байна. Тэгвэл ухаан хуудаг гэдэг чинь 80% таа байна. Яагаад энэ хүмүүс ухаан хуудгийг өгөхгүй гэд өнөөдөр ийм юм болоод байгаа. Цаана ийм л учир байгаа байхгүй юу. Яагаад бид нар өөрсдийнхөө төлөөний гишүүдийг улсын хуралд гаргаад одоо ингээд нөө засаг төрийг буулгаж те одоо энэ чи баялагын сангийн тухай хууль. Энэ баялагын сангийн тухай хууль чи маш ингээнээр хүмүүсээс ойлгохгүй байх шиг үлээ. Би одоо энэ тэнд таарал зөвхөн болгондоо яриа явдаг. Ердөө л энэ хууль бусаар те энэ өөрсдийнхөө холбоо хамаарал улс төрийн одоо энэ тэ хамаарлаараа ингэж хууль бусаар ч юм уу эсвэл хуулийн хийдлээр авсан энэ бүх стратегийн ордуудыг чинь буцааж одоо тэ нэг зохицуулалтанд оруулаад бүгднгээс нь 34% одоо ашгийг нь аваад ашгаас нь 34%-ийг аваад эндээсээ Монголын ард түмэн Монгол улсаа хөгжүүлэх гэсэн санаа байгаа шүү дээ. Тэр энийг чинь буцааж өгнө гэдэг чинь энэ яг үүндээ МСС-ийн асуудал биш. Стратегийн орцож одоо зөвхөн оюу толгой, 5 толгой, тэ энэ ухаан утгийг ингэж байгаа мó гэвэл биш.
маш олон одоо стратегийн ордуудын асуудал явагдаж байгаа байхгүй тийм зөвхөн ингээд наа захаас нь бид нар ингээд түүгээд явж байхад ийм ноонууд илэрж байна. Цаашид юу болохыг мэдгүй. А би дээрэс нас зарим нэгэн улсын хурлын гишүүдэд маш шүүмжлэлтэй хандж байгаа. Яг үүндээ ирээдүйн одоо эрх ашиг хөндөгдсөн юм дээр король ашиг бүгдээрээ тагал байдаг. Тэгэл одоо ерөнхий сайдтайгаа нүүр тулах болохоор их хурлын танхим дээр чимээгүй л байдаг. Гэхдээ тийм л мундаг байсан бол энэ ерөнхий сайдыг анх томилогдож байгаа өдөр нь өөрсдөө тэр хуралдаа суугаад улаан нүүрлөө нь харж агаад улалцтал нь та ингэж байсан, та ингэж чадах уу, ингэх юм уу гэдэг асуултыг яагаад асуугаагүй иргэд олон нийтэд төлөөлж асуугаагүй байгаагүй байшаад одоо яг өөрсдийнх нь нөгөө асар том нөгөө өмнө цагт те нөгөө бидний бүгдээрээ нүдэн балай чихэн дүлий байхад одоо юу гэдгийг энэ нөгөө том том орд газруудыг авцсан энэ том одоо Монголын нөгөө тэргүүн баячууд гэж ярьдаг хүмүүс чинь одоо ингээд энэ тэнд хил ороод ингээд байгаад байгаа чинь үнэндээ бүгдээрээ л ар хударгаар худ ургууд болцсон л байж байгаа үсттэй. Бүгдээрээ л хоорондоо суучихсан ийм л одоо хүмүүс байгаа үсттэй. Тэгэхээр зэрэг манай Монголын ард түмэн бас үнэхээр энэ улсад чи юу болоод байгаа юм, өнгөрсөн хугацаанд юу болсон, цаашлаад юу болох гээд байгаа юм гэдэг зүрх сэтгэлээс бас мэдрээсэ гэж бодож байна. Тэгээ миний хувьд бол би уул уурхайн талаар үнэхээр юу ч мэдэхгүй. Гэхдээ би энэ стратегийн ордыг одоо ордын одоо ажлын хэсэгт ороод үнэхээр аимшигтай супер юм болдог байсан юм гэдгийг харж мэдж байгаагийн үед энэ одоо юунуудаас би зарим тохиолдолд өөрийнхөө орчин жоохон тайван байжгаад одоо надад байгаа сувгаад сувгаа ашиглаж юу лайв хийж хүмүүст жоохон ч гэсэн үнний зах цухаас хэлье гэж бодож байна. Одоо тэгээ яг нөө нэг инфлюенсерүүд нь одоо жишээлбэл амирын бас юм байна гэж өчигдөрхөн л огцор гэжсэн өнөөдөр амирын бас юм байна гэж 350 сая доллар ингээл сэвэл ингээд байж байна л да. Би бол тэдрийг бити тгээсэ гэж бодож. Яагаад гэвэл үнэхэрийн ноцтой үнэхэрийн Монголын ард түмэн чих тавин сонсож өөрсдийн оюун бодлоор аналист өгнөл хийх ёстой. Энэ зүйл дээр инфлюенсерүүд ороод ирэхээр энэ худлаа юм шиг болчдөг байхгүй. Тэгэхээр бити тгээсэ та нар их орныхоо төлөө байдаг бол зүгээр зарим үед нөө зүгээр л амаа хамирч яг уу одоо зарим нь бол одоо үннийг мэдээд одоо хэлмээр байгаа. Гэхдээ үнэхэрийн энэ мэдээлэл бодит мэдээлэлд байгаа хүмүүсийг одоо бодиттой үнэн зөв одоо мэдээллийг аль биесээр өгөхөөс наанд бити ингэж шуураад худлаа юм шиг болгоод байгаа ч л гэж би хүсмээр юм. Ачсан нам хүн нам засгаас одоо мэдээж хөөгдөж гисэн хүмүүс цаашдаа засгийн ажлыг тайван явуулах уу? За тэгээ өнгөрсөн хугацаанд хямрал гэдэг юм руу явах вэ гэсэн. За өнгөрсөн хугацаанд бол ер нь Монгол улсын засаглалын хямрал байсан шүү дээ. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёулаа засаглахаар яадаг вэ? Дандаа хэрэлдээд уралдаад бие биенээ гацаагаад. Үгүй яг яс юм дээр одоо бодохтой зэрэг цаана нь манад тийхгүй бол танахыг ингэүүлэхгүй. Танах ингэхгүй бол манах ингэхгүй гэдэг ийм л юм явдаг байсан байгаа аахгүй юу 76-аас ахаа хувааж сууж байгаа л тий. Тэгээ одоо би бодож байгаа өнгөрсөн 22-оос 24 оны хугацаанд Energy Resource-ийн агаарын бохирдлын одоо нөгөө агаарын бохирдолд одоо нөлөө бүхий үйлдвэрлэл одоо уул уурхай явуулдаг газрууд чинь агаарын бохирдлын төлбөр гэж бас төлдөг юм байна шүү дээ. За тэгсэн чинь тэр төлбөрөөс одоо 44.8 тэрбум төгрөгөөс чөлөөлөгдсөн байна. Хуулиар чөлөөлөгдсөн байдаг. Тэгэнгүүт хүмүүс тэгээд ерөнхий сайд чинь чөлөөсөн байгаа хэсэг. Ерөнхий сайд чинь хууль баталдаг хүмүүс шүү дээ. Хуулийг хэн баталдаг? Улсын хурал баталдаг шүү дээ. Тэгээ миний хувьд бол хартай байна. Ер нь энэ улсын хурал руу яагаад хүмүүс те хэдэн төрлийн бумыг цацаад орох гээд үхэлдээд байдгийг Орсон хойноо яагаад тасартлаа баяжаад те ингэж яваад идгийг гэхээр мань нөхдүүд энэ том бүлэглэлд үйлчилж те тэндээсээ зарим нэгэн одоо улс нийтээрээ хүртэх ёстой байсан тэр том одоо татвар юмнаас нь те хуулийн дагуу чөлөөсөн нэртэй өөрөөсөө бас завшаад ээждэг байсан юм шиг үстэй гэсэн ийм хартаа бол байгаа.